Гэмт хэрэгээс зөрчлөн сэргийлэх, гэмт хэрэг зөрчлийг шуурхай шалган шийдвэрлэх зорилгоор камерын хяналтыг сайжруулахад анхаарч ажиллаж байна. Орон нутгийн хөрөнгө оруулалт болон иргэд аж ахуй нэгж байгууллагын дэмжлэгтэйгээр аймгийн төв төдийгүй сумдыг иж бүрэн камержуулж, телекамерын хяналтын дэд төвийг байгуулахаар болжээ. Цагдаагийн төв байгууллагаас гудамж салбай олон нийтийн газарт үйлдэгдсэн гэмтэр зөрчлийг илрүүлэх, талсан зогсоох, гэмтэр зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ногоон бүс төслийг улсын хэмжээ зохион байгуулалт ажиллаж байгаа. За энэ арга хэмжээний хүрээнд 2024 онд одоо нэг хороо, нэг сум, нэг баг гэсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулалт ажиллаж байна. За энэ арга хэмжээний хүрээнд Дундгой цагдаагийн газраас Дундгой аймгийн Мандлав хотыг одоо бүрэн камержуулах чиглэлээр орон нутгийн байгууллагатай хамтран ажиллаж 62/186 камерыг тавихаар одоо шаардлагатай төсвүүдийг шийдвэрлүүлэн ажиллаж байна. За мөн энэ арга хэмжээний хүрээнд тэл хяналтын дэд төвийг бас байгуулахаар бас ажиллаж байгаа. Нийт эзэмшлийн зам талбайг хянах зорилгоор 586 камер одоо гадна камер аймгийн хэмжээнд одоо ажиллаж байна. За эдгээр одоо камержуулалтын ажил арга хэмжээг зохион байгуулснаар гудамж талбайд үйлдвэрсэн гэмтрэг зөрчлийг одоо шуурхай илрүүлэн шалган шийдвэрлэж байна. Дундгой аймагт үйлдэгдэж буй нийт гэмт хэргийн 18% нь гудамж талбайд, 28% нь хөдөө орон нутагт үйлдэгдсэн байна. Камерын хяналтыг сайжруулснаар гудамж талбай, олон нийтийн газарт үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийг шуурхай илрүүлэн шалгах боломж бүрдэх юм а. Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсэн гэмт хэрэг Дундгой аймгийн нутаг дэвсгэрт цөөнгө бүртгэгдэж байна. Ялангуяа иргэдийн тээврийн хэрэгслийн эд анги болон бусдын гар утас зэрэг эд зүйлийг эвдэлж сүйтлэх тохиолдлууд гарчээ. Дундгой аймгийн прокурорын газраас эд хөрөнгө устгах гэмтэх, гэмтэргийн гаралт шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд өнгөрсөн оны мөн үеэс 50% өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь нийт гэмтэргийн 4.2%-ийг эзэлж байна. Тухайлбал бусдын өмчлөлийн тээврийн эрхслийн салхины шил, тойл зэрэг эд ангийг нь хаглах, зурах зэрэгээр гэмтэх, мөн бусдын гар утсыг эвдлэх зэрэг үйлдэлүүд нь энэхүү гэмтэргийн дийлэнх хувийг эзэлж байна. Гэмтрэгт холбогдогчдын насны байдлаар авч үзвэл 10-аас 37 насны иргэд холбогдсон байна. За энэхүү гэмтрэг төсвөр насныхан дийлэнх тохиолдолд холбогдсон байгаа нь найз нөхдийн буруу үлгэр дуурайлал, эцэг эхийн хараа хяналт сул байгаа нь харагдаж байна. За мөн нөгөө талаас сургууль боловсролын байгууллагаас эрх зүйн мэдлэг олгох тал дээр бас тутмаг байгаа нь ажиглагдаж байна. Эрүүгийн хууль 17-гийн 8 дугаар зүйл эд хөрөнгө устгах гэмтэх. Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол 450,000-аас 5,400,000 төгрөгөөр торгох, эсвэл 240-өөс 720 цаг хүртэл нийтэд тусдаа ажил хийлгэх, эсвэл 1 сараас 1 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Нийтийн эзэмшлийн зам харилцаа, цахилгаан, дулаан, холбоо, осол гамшигаас урьдчилан сэргийлэх тусгай зориултын хэрэгсэл, тоног төхөөрөмжийг устгасан гэмтээсэн бол 1,350,000-аас 10 сая төгрөгөөр торгох, эсвэл 6 сараас 2 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 6 сараас 2 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол 10-аас 40 сая төгрөгөөр торгох, эсвэл 2-оос 8 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.